Бид өдөр бүр үүрээр сэрдэг. Шинэ хүнсийг улс орон даяар түгэх бидний ажил үүрийн харанхуйгаас эхэлдэг. Бид маш хурдан ажиллах хэрэгтэй. Тиймээс үүр зүрээр цаваа сэргэлэн сэрэх нь бидний хувьд аз жаргал. Шинэ хүнсийг түгээдэг ажил маань хүмүүст баяр баясгалыг авчирна гэдэгт бид итгэдэг. Бид өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Энэ бол газар тариалангийн бүтээгдэхүүний гараг зах юм. Газар тариалангийн болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь бидний эрүүл амьдралын чухал эх үндэс. Газар тариалан загасны аж ахуйн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түгээлтийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ. Бүтээгдэхүүнийг тохиромжтой үнээр худалдан авч түргэн шуурхай түгээж борлуулах замаар үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад бөөний захын үүрэг маш их. Гараг зах 1985 онд байгуулагдсан Солонгосын анхны хамгийн том олон нийтийн үнэтэд бөөний зах юм. Сөүл хотод зарагддаг газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүний тэн хагасыг энэ захаар дамжуулан борлуулдаг. 540 мянган метр квадрат талбайтай энэ зах дээр өдөр бүр 270 орчим төрлийн газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүнийг борлуулдаг. Өдөрт дунджаар 7500 тонн, жилдээ 2.3 сая тонн хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг. Энэ зах дээр 5,000 түгээлтийн компани 25,000 гаруй ажилчид ажилладаг. Тэд Солонгосын хөдөө аж ахуйн салбарт ийм чухал үүргийг гүйцэтгэж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үздэг юм. Орон нутгийн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг бөөний худалдааны 9 том корпорацид дуудлага худалдаагаар борлуулна. Бөөний корпорациуд нь дуудлага худалдаагаар худалдан авсан бүтээгдэхүүнээ том супермаркетууд болон жижиг худалдаачдад зардаг. Түүнчлэн супермаркетын эзэд болон газар тариалангийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ дуудлага худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ худалдан авдаг байна. Бөөний корпорациудаас авсан бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаачид хэрэглэгчдэд борлуулна. Маш олон нэр төрлийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг энд худалдадаг. Энэ зах нь өдөрт 130 мянган үйлчлүүлэгчид 60 мянган автомашин холигсон их хөлийн газар юм. Хөдөө аж ахуй далайн гаралтай бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэл, тээвэрлэл, ангиллалт, дуудлага худалдаа, түгээлт болон хэрэглэгчийн ширээн дээр очих гээд олон шат дамжлагуудыг дамждаг. Ангиллалтаас түгээлт хүртэлх шат дамжлагуудыг гараг зах хариуцсан. Улс орны өнцөг булан бүрээс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гараг зах руу тээвэрлэнэ. Бүх ачааг зохих журмын дагуу богиносон баримтын хамтаар хөрвүүлэх бөгөөд энэ баримтыг үндэслэн бөөний корпорациуд барааг худалдан авна. Корпорациуд бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан дарааллын дагуу зах дээр буулгаж дуудлага худалдаанд бэлтгэн. Нийтийн дуудлага худалдаанд бүгд тэгш эрэхтэй оролцож хамгийн өндөр үн хэлсэн худалдан авагч барааг авна. Шудраг ил тод байдлыг хангах үүднээс дуудлага худалдааг цахимаар явуулдаг. Үнийн мэдээллийг интернет сүлжээ үүрэн телефоны үйлчилгээгээр дамжуулан холбогдох хүмүүст нэн даруй хүргэдэг. Гараг захад явагдсан дуудлага худалдааны дээд үнийг Солонгос улсын хэмжээнд баримтлах газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүний жишг үнэ гэж үздэг. Дуудлага худалдаа дуусмагт зарагдсан бүтээгдэхүүнүүд орон нутгийн зах, их дэлгүүр, супермаркетуудад шуурхай хүргэгдэж, эцсийн хэрэглэгчдэд очиход бэлэн болно. Үнийн гинтийн хэлбэлцлээс сэргийлэхийн тулд тогтсон үнээр гэрээ байгуулах, бага хэмжээний зарим бүтээгдэхүүнийг шууд борлуулах гэх мэт дуудлага худалдаанаас гадна худалдан авагч болон үйлдвэрлэгчдийг холбох арилжааны олон боломжуудыг гарах зах олгодог. Бөөний зах зээлийн үйл ажиллагаа түгээлт нийлүүлэлтийн тогтолцоонд гараг зах байнга тэргүүлсээр ирсэн. Энэ ажлын хүрээнд түгээлтийн явцад гарах хорогдол, түгээлтийн зардлыг бууруулах зорилгоор бүтээгдэхүүний сав баглаа боодлын шинэ стандартыг нэвтрүүлж,
үйлдвэрлэгчдэр мөрдүүлэх болсон. Хэрэглэгчийн хэрэгцээ сонирхол байнга өөрчлөгдөж байдаг. Хөдөө аж ахуйн салбарт нээлттэй өрсөлдөөн бий болсноор импортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн. Өнөөдөр грак захад зарагдж байгаа газар тариалангийн бүтээгдэхүүний 10%, далайн гаралтай бүтээгдэхүүний 30%-ийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Грак захын бүтээгдэхүүнүүд чанар аюулгүй байдлаараа бусдаас ямагт дээгүүр байдаг. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө бүх бүтээгдэхүүнийг ангиллын шалгалтанд оруулж, шошиг болон жингийн алдаагүй байдлыг хяндаг. Газар тариалангийн бүтээгдэхүүн дэх агрохимийн бодисын үлдэгдэл болон далайн гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийг шалгадаг. Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг дуудлага худалдаанд оруулдаг. Газар тариалангийн бүтээгдэхүүний чанарыг хангах үндэсний албанаас грак захын мэргэжлийн хяналтын тогтолцоог бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгах эрх үүрэгтэй байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хэрэглэгчдийг хамгаалах газар тариалан далай бүтээгдэхүүний түгээлтийн тогтсон журмын хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай баг бүрдүүлжээ. Энэ баг нь бүтээгдэхүүний гарал үүслийн тэмдэглэлийг тодорхойлох системийг хариуцдаг. Сөүл хотын газар тариалан далайн бүтээгдэхүүн болон хүнсний корпорац бол Сөүл хотын захиргааны мэдлийн олон нийтийн өмчт аж ахуйн нэгжим. Энэ корпорац нь газар тариалангийн бүтээгдэхүүнийг грак зах болон бөөний зах зээлийн тогтолцоог Солонгос улсад анхлан нэвтрүүлсэн Гангсио газар тариалангийн бүтээгдэхүүний захыг удирдан ажилладаг. Энэ зах нь Сөүл хотын экологи дээлтэй бүтээгдэхүүний цорын ганц түгээлтийн төв ногоон зах юм. Захын хэвийн үйл ажиллагааг хангах, арилжаа 8 эрхлэгчдэд зориулсан дүрм зааврыг боловсруулах, түгээлт нийлүүлэлтийн мэдээллийг цуглуулах түгээх үүргийг энэ корпорац хариуцна. Мөн өөрсдийн арвин туршлагадаа тулгуурлан хурдцтай өөрчлөгдөж байгаа түгээлт нийлүүлэлтийн зах зээлийг удирдах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ихээхэн анхаарал тавьдаг. Энэ корпорац олбон хэмээх экологи дээлтэй брэнд бүтээгдэхүүнтэй бөгөөд сургуулиудад нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүн, түүнчлэн хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлж, мөн интернет захыг нээснээр Сөүл хотын иргэдийн эрүүл мэнд хүнсний баталгаат байдлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна. Нийгмийн хариуцлага биелүүлж эмзэг бүлгийн иргэдэд хэмжээ хандивлах, тэтгэлэг олгох, хөдөөгийн тосгол болон компаниудын хооронд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. Сөүл хотын газар тариалан далайн бүтээгдэхүүн болон хүнсний корпорац нь газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах чиглэлээр ихтэй сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, орон нутгийн засаг захиргаатай нэгт хамтран ажилладаг. Дэлхийн бөөний зах зээл эрхлэгчдийн холбооны гишүүний хуваар өөрийн менежментийн ур чадвар дадлаг туршлагыг бусад орны үйлс нэгтүүдтэй харилцан хуваалцах ажлыг тасралтгүй явуулж байна. Түгээлтийн хуучирсан тогтолцоог халах, үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн хувьд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2011 онд захыг шинчилж, өөрчлөх төслийг эхлүүлээд байна. Төслийг хэрэгжүүл дуусгаад грак зах дэлхийн хамгийн шилдэг бөөний зах болсон байх болно. Грак зах нь иргэдийн хувьд нээлттэй, тэдний амрах цагаа өнгөрүүлэх таатай нөхцлүүдээр бүрэн хангагдсан орчин болох болно. Хямд өртөгтэй, зардал багатай, түгээлт нийлүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий экологи дээлтэй энэ зах нь нарны эрчим хүч болон газрын гүний дулаан гэх мэт байгалийн эрчим хүчийг ашигладаг болно. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, амьдрал бусалсан захын ирээдүй ийм байна. Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, ард иргэдэд аз жаргалыг бэлгэлэх илүү сайхан захыг Сөүлийн газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний корпорац байгуулна.